4.5. Гэтэ сургууль болгон дээр нэг манай сургуулийг төгсдөг хүн байдгүй гэсэн чи яг нэг тийм буг нэг байгаад байдаг тийм. Тэр нь чи тээ. Би бас санхүүгийнх байсан. Гол нь чи ингээ байгаад байдаг гэсэн те. Яг ингээ одоо сургууль алга болчдгоо биш. Сураад байдаг тийм яваад байдаг. Би чи ингэ гэхдээ ямар ч тийм тасралтгүй семестр болгон л хичээл үзчихсэн шүү дээ. Зүгээр л цөөхөн цөөхнөр баг багаар. Тий. Зарим дээр нь унчаал. Зарим дээр нь унаад. Зарим дээр нь унхан жонсон л та. Гэтэ гол ялгаа нь болохоор би ингээд за ингээд зүгээр жирийн пейстэй явж ирсэн байхгүй юу. Тэгээд 1 жил илүү сурцсан. Яг тэгвэл тэрэн дээрээ санамсаргүй. Би ингээд диплома хамгаалаад тэгээ ингээд энэ мик шалгасан байх болсон юм. Шалгасан. Миний төлөвлөгөө нь болохоор шүү те. Би ингээд нэг хичээл дээр бараг унах гэсэн байхгүй юу. Тэгэхээр за энийг зүгээр хайчий гэж дод. Тэгээ ингээд эхлээд диплома хамгаалчих. Тэгээ дараа нь тэр хичээлээ суугаад өгсөж гэж утсан төлөвлөгөөтэйсэн байхгүй юу. Диплома хамгаалуулахгүй. Диплома би ингээд хийгээд 80% тавьж ирсэн байхгүй юу. Багш нар эхний хамгаалалт эднэр дээр ингээд багш нар тэнцэж мэдсэн. Тэгснэ ингээд сүүлийн хамгаалалтын дээр орохоос өмнө загш нэг багш нь үлээ. Чи хичээлээ бүх хичээлээ дуусаагүй байгаа юм гэсэн. Дуусаагүй багш. Тэгсэн чи ингээд тэгвэл чи диплома хамгаалж болохгүй шүү дээ гэсэн. Юу ярьж байгаа би ингээд тал хамгаалцсан баг чи гэсэн чи. Үгүй юу гэж чи тийм амар ойлгомжтой юм юу гэж болдё болдё. Тэгээд зүрийн системийг цоорхоо нөөждөг те. Тий яагаад тийж болохгүй гэж. Зүгээр ингээд диплома хамгаалчаад тэр чинь ингээд тусдаа нэг зүйл шүү дээ. Тусдаа нэг хичээл кредитл гэсэн үг шүү дээ тий. Тэгээд диплома хамгаалчаад тэр чинь зүйлийн нэг ганц хоёр хичээл үзээд дуусгах чинь үндсэн мэргэжлийн хичээл байгаа шүү дээ. Тэгээд гол нь төгсөхдөө бүх хичээлүүдээ үзээд дуусгасан л байх. Угаасаа л дуусгасан байх хэрэгтэй юм чинь тэр чинь тэгээд ямар ч ялгаагүй байхгүй диплома хийзээ хамгаална. Тэгээд хэрэг үнэхээр тийм биш. Нэг курст ороо хамгаалсан ч болно шүү дээ, тий. Болно шүү дээ. Why not? За maybe like за 140 кредит үзэх хэрэгтэй гэхэд 130-ыг үтцсэн байх юм бол за чи дипломд qualify хийлээ гэж. Эсвэл үнэхээр тийм байсан бол анханасаа чамд диплом сонгогдсон харагдахгүй байх хэрэгтэй үстэй. Харин тийм шүү дээ. Exactly. Тийм. Системийн алдаа байхгүй. Тийм. Систем буруу байхад blame on you гэсэн юм шүү дээ. Үнэн зүв байж яах юм бэ гэж байгаа. Үнэ. Тэгээ тэрийг шандар blame хийсэн. Тэгээ чи санхүүг шатаацсан юм уу гэж. Тэр ихний нэг байр нь байхгүй болсон байсан. Тий. Шатаагаад тэгээд жоохон нураагаад жоохон өсөрч мөсрөө яваадсэн чи харин жоохон хан ман. Тий, улс төрд орох уу ер нь? Орно гэсэн бодол өгдөг. Би ер нь улс төрд орё гэж боддог байхгүй юу? Тэгэл одоо яг энэ ярьж байгаа юм чинь чиний юм. Тэгээд улс төрд орё гэж бодохоор ингээд одоо подкастны дугаар хийх болгоно ингээд улам өөрийгөө ингээд амар за би ч юм байх уу дөө. Өөрийнхөө эсрэг амар evidence гарч ирэхээр өмнөх дугаар дээр баахан драг ирцтэй. Тий. Миний зүгээр подкастнуудын альч миний ярианы хэсгийг ингээд катлал ингээд тавихад л зүгээр за энэ хүний шууд cancel гэмэрлээ тиймэрхүү болоод байгаа юм. Тэгээд нөгөө талаас тэгээ хүмүүс амар ямар honest юм бэ те ямар чи арай дутаагүй CP яриаг багт харах болов. CP тий. What is CP? Let's keep it that. Political correctness гэж аах. Йоо, Бантер подкаст номер 26. Юм уу? Муу юм уу? Манайх гэхдээ яг эндээс эхэлт юм уу эсвэл ингээ ярьж байснаа ингээд эхэлт юм уу? Ян зүр шүү дээ. Хизээ эхлүүлмээр энэ. Харин би бас би арай маргааш л үздэг юм гэж санаах бидний подкастыг амар үздэг юм шүү дээ. Харин үздэг хүмүүс байдаг гэлээ. Нэг байшин дотор нэг офис дотор байгаа гэдээ таарад. А тийм үү. Тий. Нөгөө нэг медиагийнх нь нөгөөд орцсон гэдгсэн шүү дээ. Тэгээд санаахыг тийшээ орцсон гэдэг хинч мэдхгүй байгаа гэдгсэн шүү дээ. Хинт чилээгүйгээ тэгээд хүмүүсээс нөө би тэг яг үнэндээ санаахтай уулзахаас өмнө 5 хүнтэй уулзаад тавуулан гасна гэдэг санаах медиад орцоо гэд сонсож байгаа байхгүй юу тэгснэ нууц шүү битээ хэлээрээ мэлээрээ гэж шиг тийм бүгд мэдчих түү тий тэгээд хэн захирлууд нь мэдхгүй л байгаа юм шүү вайрлын тэгээд одоо вайрлын захирлууд нь ямар энэ подкастыг үзэж байгаа юм шүү дээ юу гэсэн одоо тэд нар чинь нөгөө нэг би бинээс хүн авах хэрэгтэй бол одоо ингээд юм шат амжилт дамжд юм шүү дээ тэрийг л лүүплээд нууцаар оруулсан юм яг зүгээр өөрөө зүгээр ингээд санаахын явсан процесс нь болохоор санаах шууд ажилласаа гараад тэгээ вайрлын ямарч хамааралгүй болчиход тэгээд медиад снаачлах тэгснэ вайрлын бас нэг хуучин охин компани байжсэн салцсан им компани юм шиг байна. Тэгээд салцсан ч их шиг тэд чинь нэг л хажуу хөршөд дээр л байгаа зү. Үгүй бүр тусдаа ажиллаад байгаа юм шүү. Тийм. Тийм. Тэгээд ингээд гол нь өөрөө тэрийг ингээд нууцлаад би ингээд хүмүүст болохоор өөрөө нөгөө танилынхаа үгүй хамаатныхаа нэг ажил дээр байгаа маа гэдэг.
Тэгээд яриад байгаа гэсэн шүү дээ. Юу би дээр сонсон чинь санаах ингээд яг амьдралаа ингээд өөрчлөх гэдэг юм гоё том компанид орно. Тэр гээд тэгсэн юм шиг. Том гэж одоо манай компани шүү. 8 үнэтэй гэж. Танад нэр орох гээд бас ярьж ирсэн гэдгсэн тий. Манайх зүгээр хар монтаж зантаж хийждэг. Зүгээр л монтажны тэгээд засварууд дээр бас суучдаг хүн хайж ирсэн. Тэгээд яг нэг хэрэгтэй байха болцсон шүү. Яг тийм амар амин тулсан шаардлагатай байха болол. танах одоо гоё юун дээр ялчаа. Гоё төслүүд байна. Компани нууц. John Sheepskin. Зүгээр хүмүүс одоо мдэггүй байгааг бодох юм байна. Чи юу гэдэг үлээд энэ чи? Sheepskin дөө? Тийм Black Noise. Sheepskin. Black Noise үлээ. Black Noise найруулагч Sheepskin AD. AD гэж байна. Assistant Director. Anthony Davis. За, CEO-гийн шинэ ажилтан асууж байна. Саруул хатганы салбарт худалдагч. За нэг хэлчихтэй үгээ. Ямар үг? Яа хүмүүс орж ирэхээр хэлдэг шүү дээ. CEO тавтамаар л. Ямар итгэлгүй яриад байгаа шүү. Би яриад. Менежер нь орж ирсэн. Би харин CEO-д орж ирээд чинь надад тэгэж хэлэх юм бол би уцаа гараад явна гэсэн. Би яриасаа зөв хэлж байгаа гэдэг буруу хэлж байгаа гэдэгтэй гинтэй амар эргэлзээд. Самбана CEO тавтамаар л. Манай хажуутлын офсын хажууталт нэг CEO гэдэг байхгүй. Яг хажууталт биш. Тинчээ нэг хүүхдийн зууд уу? Нүүц юм байна. Хүүхдийн зууд байхаа болоод амар хутчих шүү дээ. Тийм үү? Манай 2 сард нүүцсэн шүү дээ. Одоо нөө. Энэ Grand Villa гэдэг дунд голын тэнцээ. Энэ юун дээр үүдэж штэ? Айгу орхон. Нарны зам дагуу. Нарны отхон. Нарны би алхаад байгаа байхгүй. John Sheepskin-ийн офс очмоор явуулаа. Амар их дайснуудтай газар байсан бол чамаас болоод бид нар ингээд зодоод масс шүүтинг хийж Dogs дулаа шээ. Өө тэгээд нэг 3 блокийн цаанч лөө нэг CV гэдэг байхгүй. Энд нэг юм амар юм халзан шивэстэй нэг юм амар юм шоронгоос сайхан гарч ирсэн юм уу гэмээр царайтай нэг залуу ажилтیں۔ 30 мууч авцааны. Тэгтээ бүр амар nice зэ. Бүр амар юм genuinely nice зэ. Сайн байна уу таны өнөөдөр миндэг хүрг юм үргийг л. Юм бичгтээ. За тооцоо 32,000 болсон байна. Танд өөр зүйл хэрэгтэй болов уу? Тэр гэж байна. Өнөөдөр би энийг ингээ авсан чинь та гарахаас өмнө шалгаж үзээд аваарай гэдэг. Гэдгсэн чинь веб шалгаж үзээд аваарай дефекттэй байхгүй гэж ингээд амар nice ёо. Тэр үнтэй зүгээр ингээд юм найзал марч юм шиг. Найзлах юм бол чи миний найз өөрийгөө битгий намхан гэж боддог. Шааж өгөх байхаа би тийш амар стоо. Амар эгого бүүстлүүлсэн. Хар Spider-Man шиг л боломжоор алхаж байгаа. Би зүгээр энэ гэрийнхээ гаднах GS байгаа ингээл ажилчдыг ингээд дандаа анзаардаг шүү. Тэгэл нэг сард нэг солигдсон юм байна. Ажилчид нь. Тэгээд тэгэхгүй болдгоо хаа. Харин тийм баха. Тэгэл амар ядаргаатай шүү дээ нэг. Тэгэл яг шинээр орж иж байгаа ажилтан болгоно ажилчин ингээл амар улам л дордоод идэх юм шиг санагддаг юм шүү. Тэгээд яа I don't know ингээд яг би ингээл яг намайг ингээд таньдаг байвал амар амар واخхой. Би ингээд амар хурдан юмаа ингээд шууд процесс явах. Бараг нөгөөдгөө авчиж. Ингээд шууд ингээд би ингээд өглөө болгон бараг адилхан юм авдаг зөө. 2 мантон бууз тэгээд нэг гурвалжин кимпап гэж авдаг байхгүй. Өглөө болгон чаашин зүгээр GS орох болгондоо. Тэгээд ингээд яг бараг хилэл за нөгөөдгөө авчиг гэж тэгчмээр байгаа байхгүй. Тэгээд хоёр дахь нь болохоор ингээд би ингээд юу гэдэг штэ. Эхлээ яадаг үлээ. Эхлээд ап байна уу гэж асуудаг те. Тэгсэн дараа нь юу лээ. Картаар юугаар бай төлбөр юу байх. Тэгсэн дараа нь ингээл хов инээр үг гэлдэг те. Тэгэл би шууд ингээл за мэ ап картаар хов инээр гэж шууд тэгдэг байхгүй. Тэгэл ингээл тэрийг ингээл яг нөгөөдгөө хүлээгээл ингээл нэг байнга асуугаад идэг. Би утасны хөвтэй бол яг тэгдэг шин. Ап байхгүй сошиал бэйх шахаас. Гэлзараа гэж. Тэгээд би тэрэндээ харьцуулахад бол ингээд яг хажуутлын зүгээр жирийн дэлгүүр орохны бас амар тал нь ингээд ямар ч ганц ч үг солилцохгүй би ингээд зүгээр живчээ хийцэн. Тэгэл зүгээр нөгөөдгөө тавилаа биенийхээ тий. Тэгээд уншууллаа. Ингээл шууд гараа авчдаг. Тэр нас амар санагддаг шнэ та. Чи тэгвэл киосктай амар романтик харилцаатай байдаг. Киоск машинууд ч юм уу. Скол энэ намгийн нөгөө нэг өөртөө үйлчлэх тэр бол зөте секс штэ. Би бол Америкт бол амар дургүй байсан. Тэгээд Америкт бүр ядаргаатай штэ. Ингээд бүр амар юм conversational тэл ингээд hey how are you doing мөн гэж бүр амар гой мүүдтэй жоох шиг тэд нэр ядаргаатай кастчин байж юунда баяртай байгаа гэж. Тайландд бол юу юм бэл шүү. Нэг тийм олон юм яриад байдгүй. Гэхдээ амар nice. Тэгэл ингээл хийх юмаа хийчдэг. Гэхдээ яг ингээд
яг тийм нэг үйлчлэгээний салбар нь бол бүр амар төгс өгчсөн. Тэгээд тип өгдөггүй шүү дээ. Таиланд хинч тип өгдөггүй зэ. Тийм типний соёл байхгүй. Тэгсэн мөртлөө бүр амар хөөрхөн хүмүүс байгаа шүү. Тэгээд нийгмийн дагаад бас стресс нэрээ бас нэг. Тэгээд өсөө шаачна. Southern хэсгүүдээр бол яг тийм Southern hospitality гэдэг нэг тийм соёлтой. Тэгснэ ингээд hi how are y'all doing гэл нэг тэгж ярьдаг. Тэгснэ ингээд Southern hospitality нь яг үнэндээ ингээд амар fake team hospitality. Southern хэрч одоо нөгөө нэг Мексик талаар гоостой тий. Тий. Өмнөд цагаанууд их байдаг газар үстэй. Тий. Жохон redneck-үүд илүү их. Redneck гэж юу юм? Redneck гэдэг чинь одоо тэр тариачид. Blue neck гэхээр хөдөөнийх нь. Тэгээд hillbilly hillbilly ч. Hillbilly тий. Талын били гэдэг чинь. Хавдыг шахдаг. Тэгээд тэр чинь нөгөө иргэний дайман дээр болчлтын төлөө тэмцсэн юм шиг. UFC дээр ингээд нөгөө Daniel Cormier гэдэг нэг хар залуу байдаг хгүй. Хар залууч гэжтэй нэг хөвш жоохон хөвшин. Тэгснэ тэр ингээд нөгөө Conor McGregorтэй ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд Conor ингээд those hillbillies Melis гэл Америкчууд ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд you can't call me that. I'm not one of them гэл тэгсэн чинь you're a ghetto hillbilly гэсэн. Харуулхаар. Гисэс одоо McGregor үзэх юм бил шүү дээ. Тэр гоё бүр ингээд McGregor амьд юм уу? Comeback хийж байгаа юм шүү дээ. Тэгээ би бол UFC-г амар ярмаар байдаг подкаст эднэрэн дээр. Тэр Jim ингээд нэмээд амар гоё дэлтэй болсон шүү дээ. UFC үздэг хүн миний найзуудаас нэг ховор. Би харин сонирхож эхэлсэн. Дээр чамтай үзнээс чинь нийлээ сонирхож байгаа. Тэр сүүлийн зодон бодсон юм ярихаар л та. Стас шүү. Тэгснэ цаашаа ингээд тим амар карате станстай байсан байхгүй. Тэгснэ гинт амар сонио боксинг станс. Харин одоо харсан ч бокс ч болсноо боксинг станстай болоод тэгээд өгтлээ задуулаад тэгээд power задуулаад хөлөө оглуулад тэгээд retire болсон шүү. Тийм үү би тэр хин нормаг давууд задуулснаас хойш дахиж гарч ирээгүй юм байна шүү. Тэр нь задуулаад тэгээд бокс руу орсон байхгүй юу? Тэгээд бүр задуулчаад. Khabib задуулчаад Floyd-тай үзээ шүү дээ. Тэгээд ер нь бол retire болсон. Floyd-тай зүгээр бокс тоглосон шүү дээ. Тийм. Тэгээд боксер ингэн дээр. Тэгээд тэндээсээ хэдэн саяар авчаад 10 саяар авчаад тэгээд за хангалттай мөнгө олчлаа гэж retire хийцээд байж үжснаа. За comeback хийлээ гэсэн. Одоо мөнгөгүй болсон. Тий. Comeback хийгээд тэгсэн чинь хөлөө оглуулчихсан. Хөлөө оглуулад тэгээд одоо нэг баг 2 жил болж байгаа юм уу? 1 2 жил тэгснэ буцаа дахиад comeback хийж байгаа байхгүй юу? Тэгээд 38. Одоо л 36 ах. Тэгээ одоо л амар promising харагдчихлээ. Тэр би нахад. Гэтэ Conor-ийн нөгөө нэг weight-ийн шүү дээ тэр чинь ингээ light weight байхгүй юу? Team weight-тэй хүмүүс бол 35-аас дээш насны хүмүүсийн championship record болохоор 21 жилөө 20 удаа хожигдсан, 1 удаа ялсан team recordтэй. 35-аас дээш бол хөнгөнжинд бол худлаа юм шүү дээ. Тий. Ер нь бол байнга хожигддаг. Математик эсрэгэл зодолж байгаа юм шүү дээ. Одоо тэгээд юу юм уу? Championship title-ийн төлөө юм. Үгүй л дээ. Яг одоо шууд ингээд орж ирстэй эзэж тэгнэ гэж байхгүй шүү дээ. Conor тэгтээ баг 1-2 зодолтой шууд championship руу оруулаа орно л да. Яг гол нь зохиолынхаа дагуу тий. Гол нь яг мөнгө хийдэг үн. Тэгээ одоо ч тэр юун дээр main event лээс те бас. Нөгөө нь сайн юм уу? Chandler гээд нэг гайгүй зодолдог заяа. Гэтэ амар IQ муутай. IQ л өстэй өстэй. Америк баха, Америк. Амар IQ муутай ингээд яг ингээд зүгээр өөрөө ингээд цогцолцоод яг ялах байсан юм а гинт wrestle хийж гиснэ нөгөө үндэ нөгөө амар сайн wrestle хийдэг хүнийхээ эсрэг wrestle хийж гиснэ battle IQ 0 юм уу амар тэнэг гарсан. Яг Conor-тэй зодлоход яг тохирсон. Яг Conor яг comeback хийгээд нэг ихний ажилдаа хийхэд уг нь бол. Тийм ээ. Тэгээд Conor өөрөө нэрэл их гой зохиолч юм байт юм бол. Даана л байгаа л гэдэг те. Аюур зам гэх шиг хэвээр. Дана чинь зохиолч биш, Дана чинь зүгээр л окей болно гэдэг үг шүү дээ. Тийм. Дана бол амар багтай юм тэр ертөнцтэй. Дана зүгээр сүүлийн UFC 300 болж байгаа байхгүй гэсэн тэрэн дээр ингээд нөгөө fight night bonus дээр ингээд 50,000 өгдөг байхгүй. Гэсэн тэрийг ингээд 300k алгасан. Гэсэн 300k алгаснаа гэлцсэн. Амар юм хийсэн юм чи. Нөгөөдөл нь өөстө fighter-ууд нэстэ cheer вэж мэгэл бүгдээр амар баяртай байгаа байхгүй. Тэгээд нөгөө 300k-ын тэгвэл алдчихж байгаа байхгүй нөгөөдөл. Тэгсэн чинь boxing дээр зүгээр сая нөгөө Ryan Garcia эднэр тоглолт тий зүгээр хэдэн сая доллар 30 40 саяар хийжтэй шүү дээ. Йоо тэр боксинг Америкт бүр арай л дэндүү том шүү дээ. Боксинг гэдэг ер нь дэлхийд том баха. UFC ч ер нь яг Америк баг UFC баг боксинг яг бизнес модел нь өөрөө UFC-г Америкууд баг үздэг юм шүү. Тийм үү? UFC-гийн оронд үзэх юм боксинг нь байна. Тэгээд нөгөө дохоо зодон байна.
Тэр нэг WWE гэдэг нэг сони юм аа. Тэр тэгээ яг ингээд яаж ялдаг юм? Тэр яг идэхгүй. импресац юм уу те? WWE. Тэр нэг ингээд ийм төрүүлж хүрсэн ингэн тийм дүрмтэй байдаг. Харин ямар нэгэн дүрмтэй тэгээ жигээс ялдаг юм шиг байна те? Тэр чи яг ингээл зохиолтой ингээл жүжиглээл тэгэл яг жүжигэндээ ингээл яг нэг ялагч нь. Тэгээ тэн дээр одоо яаж мондог хүн гэж гарч ирэх юм? Entertaining байх шүү дээ. Тий. Чи Dwayne Johnson шиг, John Cena шиг тийм ийм сайн personality байх юм бол charismaтай, entertaining чемпион олгоод өгөх. should be funny. Тэгэл одоо Logan Paul чемпион болсон явж байгаа шүү дээ. Яг WWE-гийн чемпион юм уу? Тий. Өөрийнхөө weight division-ийнхаа лав чемпионлох гэснээр яад гэвэл Logan угаасаа бага хөвгтөцтэй тэгэл ер нь интернет famous байсан болохоор Logan-ыг ингээд шууд тий fast track хийхэд амар easy байгаа байхгүй. Тий, хүмүүс яагаад тикт амар сан те. Тикт аваал те. Бүрийн мөнгөө зөөр төлж мөлөөл тэгэл рекордын трак хийгээл тэгэл тийм амар юм энтузиастик үздэг штэ Америкууд би тэр ерөөс ойлгохгүй байсан. Тэгэхээр Америкчууд ер нь юм бүхэн тал амар гоё энтузиастик ш. Тэр нь нэг талаараа entertainment-ийн салбараа өөрийг нь амар сайн дэмжиж байгаа тий. Яатчгүй. Тэр тэгээд Дана яаж энэ UFC-гийн тим одоо ерөнхийлөгч болсон юм? Өөрөө зодоонч байсан шүү дээ. Тэгээд өөрөө UFC-г санаачилсан юм шүү. Wrestle хийдэг байсан. Тэр одоо хаашийн Дана гарч ирээд UFC 1 гэж эхэлсэн юм уу те? 300 гэдэг чинь хаашийн тийм баха. Тийм үү? Тэр Joe Rogan эдэн штэ. Дана өөрөө UFC-г санаачилсан хүн. Одоо ийм юу л гэдэг чи Ultimate Fighting Championship лөө. Тийм, яг эхлэлийг нь бол сайн мэдгүй. Тэгсэн баха. Би бол тэгж уншчихсан. Тэгээд Joe Rogan штэ нөгөө нэг хост хийгээд подкаст дээр. Би тэр Данатай байгаа. Joe Rogan ч хүмүүсээс андуурд штэ. Dana White нэг ярилцлаганд орсон чи ингээд нөгөө ярилцлага авч исэн хүн ингээд now Joe when are you going to invite me to you podcast бараг тэгээд асуусан зөө. Тэгсэн чи you think I'm Joe гэсэн уурлаад байсан. тэгснэ Joe Rogan ч ингээд visual artist болох гэж сургуульд явж исэн гэлүү. Joe Rogan ч юу гэдэг вэ? Киноны талын хүн байж ирсэн аа. Тэгснэ ингээд боксинг Joe Rogan ч бас л өөр атлет байсан шүү дээ. Зодолдоод байж болох юм байна гүтээ тэг зодож болсон гэж. Тэгээд тэгсэн одоо за би болцсон бодо подкаст. Тий, Joe Rogan ч UFC 12-оос хойш ер нь тэр рингийн хөтлөгч нь хийж явж исэн мэл интервью авдаг хүн. Тэгээд тэрнээсээ хойш мэдгүй подкаст хийж эхэлсэн. Ямарс одоо л подкастаа нэг 5 6 жилийн өмнө. Подкаст Joe Rogan-ы подкаст гэхдээ ингээд дэлхий дээр номер 1 подкаст хаа бараг хамгийн их үзэл. Тийм бах. Угаасаа ордог хүмүүс. Хоёрт нь нэг юм биш, гуравт нь тэгээ бараг манайх байх шүү. Тийм шүү дээ. Joe Rogan ингэж явж байгаа чи манайх яагаад явахгүй гэж. Тэгэхээр Dana White бол ерөөсөө Simon Cowell юм биш үү? Тэгээ зодооны ертөнцийн. Амар том commercialтай тэгээ чикрэс хүмүүсийг од болгодог. Тэгээ сая WWE UFC хоёр нийлцсэн шүү дээ. Тэгээд ер нь бол бүр тамарцсан. Тэгсэн UFC яг үндэ тулааны комбатн дээр хамгийн баян организашн юм бил. Яг тэгвэл яг үндэ нөгөө файтертай явах бүх мөнгө нь UFC-д нь шууд ордог. Тэгээд файтертай амар жоохон мөнгө өгдөг. UFC-гээс өгдөг гэж юу? Тий. Тэр бас амар controversial те. Амар их юм revenue цуглуулж байгаа. Тэгэхдээ revenue цуглуулж байгаа хүмүүс нь өөрсдөө амар ядуу гэж. Тэр юу л ах л та. Одоо жишээлбэл боксинг бол яг нөгөө хүн нь ингээ өөрөө ингээ явж ирснаа шууд гараад ирэх боломжтой. UFC чинь яг ингээ одоо ийм production шиг зохион байгуулалт авч магадгүй. Боксинг чинь ингээ янз бүрийн одоо байгууллагууд ингэж нэгдэж ч юм уу эсвэл ингээд зохион байгуулалтын л тий одоо бүр яг тийм интернэшнл холбоонууд байгаа зү боксинг өгдөг тийм UFC чинь болохоор зүгээр ганц компани байгаа байхгүй юу шүү бүх эрх мэдэл нь өөрчлөлт. Тэгээд ер нь бол Дана таалагдж иж толгой болно шүү дээ. Холбоонууд ч угаасаа амар том бах уу. Тэгээд дөрмөө өөртөө тавьчих болно. Хүмүүс ингэн гэл. Тэгэл одоо нөгөө аль дээр спонсоруудтай байдаг гэсэн манай файтерууд спонсор байхгүй гэл. Спонсоргүй болох. Тэгээ бүх хувцснууд нь ийм цулг болсон байл ч тий. Тэр брэндийнхаа логог л гаргана. Яг зөвхөн спонсор орсон. Нилээ их мөнгөөр орсон байсан шүү дээ. Хүмүүсийн шортон дээр Monster-ын лого байна. Monster ч угаасаа хамгийн main спонсор нөх. Яг голд нь ингээд лого нэвчээд шүү дээ. Одоо ч байгаа. Тэгээд нэг одоо Prime баг дутгааргүй лээ. Дивжинийх нь гол нь Monster тэгснэ ингээд яг ийм нэмэх тэмдгээр ийм Prime ботлууд тэгээ ингээд үлдсэн цай гарна. Хоосон Monster can ингээд барьснаа ингээд хоосон яад нөгөө нэг лагацнаас ингээл ууж мууж байгаа юм шиг зүг. Скул зүгээр яг усууж байгаа ойлгомжтой байгаа шүү дээ. Тэр чинь ингээл зодооны дундуур энержи дринк ууснаа ингээл амаа зайлж байсан аяхгүй шүү дээ. Тий. Тэгсэн Monster-ын capital усуугаал. Тэгээд юуны UFC-г эхлээд яасан юм шиг санагдаад байдаг шүү дээ. Illegal гээд
юуны ер нь зөндөл хорцсон. Хуулиар уу? Тийм. Тэгээд тэр нь Албан ёсны амар их лоббинууд орсон юм шиг үлээ. Зүгээр лигэл болох юм дээр нь ингээд амар их хэсэг яг тэр нөгөө боксинг болж магадгүй. Гоё эхэндээ бол гоё юм шүү дээ. Зүгээр л сайхан хаян хаасаагүй ингээл маршал артс хийдэг weight division ч байхгүй те. Тэр нэг юм сумо момотой нэг жижигхэн гар зогсож манай спорт танаа спортоос илүү гэдгийг батлахын тулд ингээд тийм шүү дээ те. Тэгээд нэр нь дожонуудын мастерууд нь те ингээд яг манай юу болвол одоо те школ болуултаарахаас илүүгээл зодолтой шахсан. Тэг амар зүгээр шууд ингээл газар дээр онсон чинь нүүрлэн очт нөгөө өшгөлж өшгөлж. Даг зураг хамаагүй цогцолж мөгтөв те. Саяхан би тэр нүүн жалам хар гэд тэрний нэг чин зөрөг болоод нэг залуутай зодтолж байгаа бичлэг фэйсбүүк дээр гард ирэхгүй. Тэ харсан чи дагзруу цохошгацсан юм. Дагзруу цохож болдсон юм шүү дээ. Жилийн өмнө. Юу өсөд ирв? Санаандгүй дагз магзруу зөхөхгүй юу болов шүү дээ. Бүрийн 2 3 цохоод нөгөөх нь бүр дагзаа хамгаалаад UFC дээр ч бол дагзаа хамгаалдаггүй шүү дээ. Дагзруугаа цохиулчвал шууд өөрөө ялчж байгаа шүү дээ тий. Баг ингээд дагзаа өгч бөгөөш. Тэнгүүт тэнцээ бол бүр ингээд дагз магзаа хамгаалаад нөгөөх нь яг ингээд дагзруу гэх. Эй одоо ингээд вилчээр гэж. Ханаас вилчээр авах чинь гэж. Тэгдэм байлээ. Тэр гэхдээ реферийн л асуудал баг. Тэрнээс яг тэр дүрмийн шууд хуулаад тавьчих шүү дээ. Тийм хөө. Тийм. Угаасаа Америкуудын спортын дүрмүүд яг хамгийн энтертейнинг дүрмүүд шүү дээ. Одоо энэ сагсны дүрм FIBA-гийн дүрмээс өөр шүү дээ. FIBA ч бүр амар юу юм бэл шүү дээ. Амар стрикт шүү дээ. Ингээд явалт моолтон дээр амар хатууд гэснээ хамгаалтын 3 секунд энтер гэдэг юм байхгүй. Тэнгүүд хамгаалтын 3 секундыг гаргаж ирсэн чинь болохоор яг ингээд нэг өндөр тоглогч ингээд тэнцээ будагтал талбайдаа ингээд зогсоолох юм бол хүмүүс драйв хийх, тохох яг тэр энтертейнингтэй тэр хүмүүсийн үзмээр байгаа юмнуудыг үзэж чадахгүй гэдэг юм дээр хамгаалтын 3 секунд гэдэг юм гаргаж ирэнгүүт бөмбөгний мувментийг хурцгаад тийм мувментийг хурцгаад коучнер нь яг энэ коучнер нь болон тоглогч нар яг тэр 3 секунд дээр гарч явах явцад нь довтолдог тийм habit суулгачих жоо. Тийм болохоор яг тэр Монголын MMA лигмиг бол яг тэрийг бол хуулж л тавьсан байх хэрэгтэй. Та нар одоо нэг үздэг спортныхаа дүрмийн өөрчлөлийг гэвэл яг ямар дүрмтэй болох вэ? 4 онооны шийдэлт. Тэгээ талбай. Үгүй би бол 3 шийдэлтийг байхгүй болох. Тэр нь яг төмпөндөө шийтгэхээр 4 оноо. Хайскол те үндсэн хөдөлгөөнөөс юм скил шот хийвэл те трик шот хийвэл надад энэ хөл өмгийн нөгөө нэг офсайд гэж байдаг шүү дээ. Аа. Тэр гэж нэг жоохон өөрчлөл нэг зүгээрээс. Яаж өөрчлөх байхгүй болох. Байхгүй болох ш мэдгүй одоо. Тэр бол амар чухал юм шүү дээ. Офсайд байхгүй бол тэгээд амар их оноо. Яг зөв энтертейнменттэй бодох юм бол Америкт тэр хөл бөмбөг байсан бол те хийх тийм боломжтой байгаа байхгүй. Офсайд байхгүй тэгээд 30-25-аар ялагдлаа гэж. Яг тийм шээ. Айлын Батараас босд бүгд яг айлынхаа хаалган дээр зогсцсон те. Тэгээд Батарын цөлөөл чи нэг 21 бистэй яг тэр 16 дотор таашаа. Тэгээ ингээ нэг тэгмэд нэмээд ийм контакт үүсгэж болдог дүрмтэй. Тэгээ юу футбол болчихдог шат. Тэгээ NFL шат. Рugby дээр болчихсон. Тэгээд талбайг нь арай. Ер нь яг л тийм биш. Тэгээд зүгээр бөмбөгөө барьж гүдэг болгоод тий. За. Тэгээ нэг бас дээр нь өсөж зодож болно. Тэр хоккей л бүр сонтой яг ингээд. Хоккей яг зодтолж болдог тий. Альбисны дүрэн зодтолж болдог. Тэр бас гоё. Би сая нөгөө Malice in the Palace гэд явдал болсон шүү дээ. Юу юм? 99 онд нөгөө нэг 2 NBA-ийн багийн хүмүүс зодтолтоод тэгсэн чинь Ron Artest гэх тоглогч ингээд зодоо ихтүүлчингүүтээ ингээд тайвшрах гад хөвтцсэн байгаа байхгүй юу. Тэгээд баримтат кинон дээр ярьж байгаа нь болохоор ингээд би яг тэр үед ингээд psychiatristтэй юу уулздаг байсан. Тэгээд ямар нэг юм болох ч байвал асуудал үүсгэж байвал чи ингээд 5 секунд юу ч хийхгүй бод. Тэгээд юу ч хийхгүй, юу ч бодохгүй ингээд зүгээр л тоол дотроо тоол гэдэг тийм трик хүссэн байл та. Тэгсэн ингээд станд дээр хөвтчихсэн юм байл та. Тэгээд тэр нь жоохон disrespectful харагдцсан. Яг зочилж ирж байгаа багийнхан Detroit-д байхгүй яаж байгаа. Бага хулигануудын хотод ирсэн. Тэгээ ингэсэн 1 2 гэсэн байжсэн чи тэнчээс нэг үзэгч пяв шитэд тэгсэн чинь нөгөөх нь шууд үзэгчдийн станд руу ороод зодтолтоод. Тийм шүү дээ. Тийм. Амар их тэр бол бүр яг NBA-ийн түүхэнд хамгийн шившгтэй явдал гэдэг байхгүй надад бол үзэхэд амар гоё. Тэгээд үзэгчийг очиж зодоод дахиж нэг үзэгч талбай руу бууж ирж дахиж тэр хүнийг хөөж очиж зодтолтонгуудаа цохиулаад тэгээд хүмүүс
тэнчэнээс нэг тоглогч нь өмөрж орж ирсэн. Гулгаж орж ирсэн ээ. Цохоод. Гэтэ азар яг тэр юун дээр ярьж байгаа байхгүй баримтат кинон дээр хэрвээ хиний Жермен Онилийн тэр цохилт онсон бол тэр хүн өөхөх байсан гэж. Харин угаасаа яг ингээд шүргээд өнгөрцөн. NBA-ийн тоглогч цохол гэдэг ч амар. Тэнгүүтээ за юу. Комиссар нь тэгж байгаа байхгүй юу? Комисшнер. Тий, комисшнер. Комисшнер нь болохоор тэгж байгаа байхгүй ингээд Рон Артест 82 тоглолт. Тэр 60 хэдэн тоглолт гэдэг бүр ингээд улирлаар нь бандчихж байгаа зүй тэр багийг. Тэгээд эсрэг талийнх нь ямар баг байсан? Indiana Pacers. Тэр чинь Reggie Miller-ийн яг сүүлийн жил байхгүй. Яг сүүлийн контент хийсэн жил байхгүй. Тэгээд тэгсэн чинь ягаад нөгөө сэтгүүлч нь асууж байгаа байхгүй. Энэ ингээд decision unanimous байсан уу гэдэг ч байгаа байхгүй. Тэгсэн чинь yes it was 1-0 гişэт. Тэр бүр амар байдаас moment зав. Тэгээ та нар ингээд зөвлөлдөөд гаргасан шийдвэр үг шаасч. Тийм зөвлөлдөө санал нэгдсэн. Тэгээ би ганцаараа шийдсэн гişэт. Тэр тэнгүүтээ шууд араас нь ингээд хөвлөлөөр мэжэгаар бүр бөмбөгдөж байгаа байхгүй ингээд тэг хулигаануудын юу юм уу энэ лиг чинь гээд тэрүүгээрээ цаана нэм жоохон юм racist тone байгаад байгаа байхгүй бага харуудал тоглож зодолж байгаа. Тэгсэн чинь тэр Дэвид Стерн гээд комиссарынхаа гаргасан хоёр дахь шийдвэр нь болохоор dress code заагаад өгсөн заяа. Ерөөсө хинч хулиган шиг хувцлахгүй бүгд тоглолтод ирэхтэй аренад орж ирэхтэй хослолтой ирэх хэрэгтэй. Тэгсэн чинь тэр нь жоохон backfire болцсон. Ийм баги пижакууд байдаг шүү дээ. Тэр яриа чи яг тэгж NBA-ийн тоглогчдоос эхэлсэн байгаа байхгүй яг. Амар юм байна. Тэр дүр чи баг одоо ч баг байдаг тий. Одоо байдаг заяа. Гэхдээ хүн тоохоо болцсон. Тэгээд Westbrook чи ингээд ийм нэг юм замын ажилтны хувцтай орж ирсэн. Балаачтай нэг орж ирсэн шүү дээ. Тэгээд нөгөө нэг хүн тэгж байгаа байхгүй. Хоккейгийнхан ингээл 20 жил сүүлийн 20 жил зодтолтлоо ш. Яхаараа бид нар зодтолч юм. Тэр өөрөө тагаас. Тэр нөгөө нэг эмо өстэй болдог мөн үү? Jimmy Butler уу? Jimmy Butler юм. Тэр биш. Юутэй болдог уу? Эмо өстэй. Тэр чинь зүгээр юм Major Day дээр зүгээр троллдох гээд үс залгуулсан байсан. Ян зүрийн юм болоод түүстэй сүүл бас нэг болгоодсэн шүү дээ өөр нэг юм. Эмо өсний юу? Media Day. Сүүл эмо өс илүү. Тэгэл тэр нь юм болоод өөр юм болчихсон. Тэгээд нөгөө нэг юу лээ? Ямар хамтлаг вэ? Fallout Boy лөө. Тэр тэдний юун дээр music видеон дээр бас яг тэр стайлаар ингээд орцсон байсан шүү зүгээр. Jimmy Butler. Тий. What the fuck? Тий. Ой тэр ямар дуун дээр үлээ нөгөө химийн гараад идэв шүү дээ. Тий. Чи үлээ. Too sexy for you. Too sexy for you. Дрейкийн нэг тэнэг дуун дээр ингээд ийм цагаан клипэн дээр тий. Ингээд шагаад байна шүү. Тэр бүр амар тэнэг дуу амар тэнэг клип. Гэтэ тэр Kawhi Leonard ингээд ингэжсэн ингээд заасан чинь Kawhi Leonard гэшагаад ийм зүр амар мим л шаажсэн тэр. Тэр чинь юу Торонтог байх гээд. Тий, Канадад байх уу. Тийм ээ. Тэр клип оролцсон. Яа, тэр хоккей гэхдээ надаа яг тэр зодтолт нь бол амар гоё санагддаг. Ингээл нэг багийн нэг ийм суг тоглогч очсноо нөгөө багийнхаа сайн тоглогчтой очсноо зодоо өцтэй зодтолцтой 3 минут кейжэнд ингээд зогцсон байсан. Амар ийм. Тэр угаасаа нөгөө нэг ийм мөсөн дээр болохоор ийм браул болохгүй тул зүгээр яг ингээд зодтолтуулсан амар дээрээс нэг шүүгчнэр нь ингээд бусад тоглогчтой хаштай шүү дээ. Нөө за үзүүлчих. Тэгээ юу дуулган молгоо сугартал цогцолцсон тэтэр чинь. Тий. Зарим дуулган авч байгаа. Тэр ямар тэмцэн дээр л яг ингээд их гээл шүгэлд орсон шууд бүгдээрээ аваад зодтолдог. Тэр бүр тэр баг Goofy-гийн анимашн баха гэж. Анимашн тэр яг жинхэнэ яг ингээд тэр бейсболын бас тэр зодтолтууд гоё шүү дээ. Хоккейн тоглоом дээр зүгээр фэнүүд нь тэгж өөртөө зодон өдөөж ин гэдэг чинь бас амар тэнийг санагдаад байгаа байхгүй. Яг тэгвэл тэр чинь ингээд амар дуулга муулгатай тэг ингээд хоккей стиктэй байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Тэг амар армортай тэгээ амар зевсэгтэй байхад чинь тэднийг бүр үдчихэж байгаа байхгүй. Тэгээ бүр нэг бичлэг харж ирсэн чи бүр ингээд нөгөө шил ингээд заагтай байдаг шүү дээ. Тэр шилийгээ ингээд эвдэж мэвдээд бүр цаашаа нөгөө үдчихсэн байгаад бүр задлж ирсэн тэгээ тэрийг харж ирсэн. Тэр нөгөө charge the mount илүү тэгж нэрлээд идэв ш нөгөө. Тэр юу одоо нэг бейсболын юг питчер нь нөгөө нэг баттер луга бөмбөгөө шидэд. Тэгэхээр баттер нь очиж зодтолтож байгааг charge the mount гэж нэрлэдэг. За бүр их тийм нэршилтэй. Тэгээд ингээд нэг юм тэр чинь ер нь бол мэрэгжлийн лигийн питчерүүд бол яасан ч амар precise байгаа шүү дээ. Амар accurate байгаа шүү дээ. Тэнгүүтээ ингээд
2 удаа ч юм уу яа ингээд бие мэр нууц. Тэгээд чинь ингээд амар хэдэн 100 100 км цагийн хурдтай хурдтай явж байгаа юм гой мойн дээр нон бүкс мөксөн дээр нон толгоорун шидэн тэгэнгүүт яг ингээд шууд юмаа хаяал малгайгаа аваад байтаа хаяал малгайгаа аваад малгайгаа шидэж очиад зодтолтой шаардсан. Ер нь тулааны биш спортын хүмүүсийг тулааны байсан ч болох юм. Зүгээр яг тэр спортын гэртэй хамт ингээд нэг battle arena-д оруулвал яг хин нь хожихоор бол гэртэй нь хамтаа тийм судалгаа юм юм шидэж байгаа даа гэдэг. Хоёр талаас. Ямар юу лээ бадминтоных лөө тэдний хамгийн амар гэдэг эзэн Аюултай гэж юу? тий бадминтон ч нөгөө агарын теннис. тийм тэгээ нэг хоёр юм цацагтай бөмбөгтэй Би зүгээр тийм мем л харсан. Цацгийг аваад нүдрүүн шахах. Би тийм мем л харсан нөө бадминтон трейн хийдэг хүмүүс ингээд бадминтон трейн хийж гэсэн TikTok-д яваад гэсэн ингээд амар их жимминг weight мэд үргэцэн мангар том юм үргэцэн заяа. Тэгсэн чинь ингээд нөгөө комментүүд дээр нь болохоор бадминтон бэлтжиж ийм сууган бэлтээд тахтай идэм байдаг шүү. Тэр ингэдэг Жохоо илүү гөргөөч гэж. яагаад бадминтоных амар гэсэн чинь нөгөө нэг хамгийн урдан бөмбөгтэй спорт гинэ бадминтоны бөмбөг. Дунд баг яг ингээд тэр ингээд хойдлоо цацаг үү штэ тий. Удаашруулах зорилготой байдаг нэ тэр бөмбөгийн. Тийм баг. Тэгээд тэнгууд нөгөө нэг тэр бөмбөгтэй ингээд тоглохын тулд тэр хүний рефлекс зүгээр хурдан л юм биш тий. Спид өндөртэй. Гол нь спид павер байгаа мó тэр үнд чинь. Харин тэр спидийг чинь ингээд юм өргөөд штэ. Спид нь байхгүй бол тэр нөгөө бөмбөг үүсч чадахгүй. Масл суужиж. Тий тэд нар чинь тэгээд ганц давуу тал. Би биш чи энэ артиклыг бичсэн үнтэй очиж ширэлзээ. Тэр ч амар штэ. Шууд повна авснаар нөгөө юм уу бас бильярд тоглогчд бол амар чанстай гэж хэлсэн. Зүгээр эднийг жавчиг ингээд зүгээр шийдээ. Тэгвэл яг хэрэг гэхдээ бильярд чинь эсрэг биш юм биш үү те? Гүгүү яг өөр спорт. Өөр спорт бүгдээрээ юу л байгаа шүү дээ. Нөгөө буудлага муудлахын чинь буудлага арчри. тийм эсвэл юу юм уу ч юм уу те. Жихнээс зэвсэгтэй байгаа юм. Толжурч чадчих гэдэг жинхэнэ хэлэн. Фенсинг үү? Фенсинг чинь жинхэнэ хэлэн юм шүү дээ. Жинхэнэ шүү дээ. Фенсингэр яг стап хийхдэггүй шүү Тий. дээ. Яг тийм амар хурц эрттэй биш тэгээд ч тэр чинь туйлзуур болохоор ингээд яг тэр спортных нь бол тийм биш л байна. Гэтэ яг фенсингийн кендочд бас үзэтэж магадгүй тийм байна. Эсвэл юу вэ яг хөө ингээд нөгөө нэг. Гэтэ ядаж ингээд нүрэ хамгаалчихсан. Horse rider-ууд морьтойгоо очих юм уу те? Тийм шүү дээ. Юу тийм horse polo-гийнх нь те. Зүгээр камер зүгээр ингээд юу болох юм шүү те. Мортон зэргүүд юу гэдэг үлээ. Annihilation болох юм шүү те өстэй зүгээр. Морьтойгоо юм. Яа ингээд дуусан чинь curling-ийн орж ирээ цусын зэмлээ. Тэр нөгөө юу гэдэг вэ? Нэг юм анимашн байдаг шүү дээ. Бүх супервартрууд нэг юм колосseum дотор арцсан зодтолдог. Аха. Тэр шиг юм болох юм шүү те. Харин тийм анимашны бол бас гоё юм байна. Өөр чинь. Гэхдээ зүгээр яг юм хамгаалтын гэртэй хүмүүс л ер нь яг тийм battle royale болох юм хамгаалтын гэртэй хүмүүс л хамгийн. Тийм. Тэгэхээр ер нь сүүлдүүл. Хоккей л бах. Сэлэмтэй тэгээд хамгаалттай. Сэлэмтэй жишээ. Кенкитэйгээ яваад шүү дээ. Тэгээд арена нь мөс бишүүл яах юм те. Гэхдээ яг канкига тайлж болох юм шүү. Хөөе. Фигур скейтерүүд амар шахах юм шүү. Очил эргэлдэж очил толгойг нь тасдаг шүү. Тэр нэрээ хүзүүн те. Тэр нэрээ тэгдэг болоод нэг хинэ Will Ferrell эдний кино гад тийм 20-т мөв гэлтэстэй нэг эргэлзээ нэг тард цагаан ингээл авч мордог. Тэр чинь яа Blade of Glory лөө. Тийм ба. Тийм ба. Балаа кинод те. Юу л шүү дээ. Тэр нөгөө нэг юм уралдааны тамирчил юм. Машинтайгаа бүгдийг дайрчих юм шүү дээ. Тийм шүү дээ. Машинтай очоо те. Дүү нэг дрифт тэгэл тэр юу аринагаа цэвэрлчих юм шүү. Тэгээ машиныхын тэр төмрийг болвол буудлагынхны сум бол нэвчаана гэдэг бол би мэдчихэж. Тэр чинь амар нимгэн хөнгөн төмөртэй байдаг. Тийм. Яг төмрийн биш юм аа гэхэд амжих юм бол. Тийм төмөр нь биш юм аа гэхэд тэдэрсэн дотроо баг юм каск маск. Буудлагынхнаас илүү яг ингээд тэр машинтай хүмүүс чинь зүгээр нэг мөргөөл тэгэл машин нэвдрээл бодоо болно шүү дээ. Яг нэг мөргөөж машин нэвдгүй. Нэг хүмүүсийг бодоо алж аваад тэгэл хоккейч нэг мөргөхөд тэгэл. Тийм. Гэхдээ юу юм шүү яг нөгөө нэг одоо уралдаан дотор амар олон төрлөө ш. Яг нөгөө яг акшн машинтай уралдлагууд нь батлах машинтай. NASCAR Монголын энэ нөгөө нэг юу Гэхдээ Monster Truck. Тэр Monster Truck бүр Monster Truck чи яг тийм албан ёсны спорт гэж байдаг уу? Тэр чинь зүгээр entertainment шоу байна. Тэмцээн болоод байдаг шүү дээ. Тэр нэг шавран дээр уралдаад идэв те. Америкууд. Амар шавран заваа. Эсвэл нөгөө каякаар уралдаг хүмүүс. Завтайгаа. Завнасаа зодлоо. Зүгээр завн дээр сууж цаашаа. Яа. Биатлоныхан бол бас үзэж магадгүй. Тэгээ нөгөө канкид явахаар канкига үүрчдэг үлээ. Канки цаана шүү. Тэгээ цаанаа үүрээд идэг лөө.
Гүүж мүдгүй. Эсвэл дан цантайгаа л явдаг лөө. Цаана. Яг буутах болохоор тэгтээ их цан нь хөлөнд байхаар жоохон хамгийн disadvantage нь шатарчд юм шиг байна тий. E-спортын бас байсан бол e-спорт. Үгүй шатар боксинг юу лээ? Бокс чэс юу лээ? нэг нүүднэсний цохох юм уу? E-спорт чи чэс боксинг спорт байдаг шүү дээ. Цохох юм уу? Нэрнгэсээ тийм заяа. E-спорт чи эсвэл шатарч айл нь ялах вэ? Юугаар? Зодолтууд уу? Шатарч нь байж e-спортын ч том бит хүмүүс байт юм аа. Дана бүдүүн хөдөл байгаа шүү дээ. Гүү. Тийм паша маша симпл гэдэг юм дахин хүмүүс адилхан л бүгд л нердүүд шүү дээ. Тийм. Гэхдээ би шатар дээр ийм боди билд хөгжүүлсэн шатар чи харж чаагүй байна. Тийм. Арай илүү юм high minded game болохоор хүмүүс нэгтэй за би ухаан тэмч булчингаар яадаг. Яг уу боовол том руу. тоглолтын хүмүүс нэг хөвчлэн дандаа нөгөө Скандинавийн орнуудын хүмүүс сайн байдیں۔ Тэгээ яг уу том билдтэй. Швед мэвэд дэн мэ. Микаро зодтолдохгүй. Бодлоо шүү дээ. Тэр чинь намхан манхан. Тэр чинь Япон шүү дээ. Яг ямар хүмүүс таарсан гэдгээсээ бас их хамааралтай юм байна. Бүх шачарчдыг бүх мэржлийн спортоор яриад үсэх юм бол шатарчд бол шүү дээ. Надад нэг юм хэлбэлзэл байхгүй юм шиг санагдчихэ. Яг нэг average нэг тийм төрлөө. Нэг бол Азууд нэг бол e-спортын бол нэг бүр амар хэлбэлзэлтэй. Ихэнх нь бол амар бүдүүн туранхай жижигхэн гэж санагдаж байна гэснээр цөөн үед нь яг арай нэг workout хийдэг. Паша бол арай дэндүү бактэй. Тэгээ том битэй ч юм байна. Паша biceps гэдэг нэртэй. Тэр бүр амар хөөрхөн гай шүү. Тэр бүр амар юм gentle monster дээ. Ингээд тоглож исэн чинь donation-ээр ингээд нэг хожигдсон байхгүй. Тэгсэн чинь I hope your family dies in cancer гэд donation хийчихсэн байхгүй. Тэгсэн чинь одоо уг нь ингээд e-спортын ертөнцид байгаа хүн тэр бол тэгээд social bullying-ээс дархлаатай байх ёстой гэж бодсон чинь гэхдээ тэр бол that's over the line дээ. Тийм family guy-ш тараад. Тэгээд амар хөөрхөн зөө ингээд you're my friend гэдэг нөгөө нэг орсож угаасаа нэг тийж ярьдэн шүү дээ. Чи одоо миний найз залсаа найз минь тэр гэж амар тийм хөөрхөн гай. Зодог тайлцтай байж чаа. Тэр чинь бас муу байгаагүй маа тий. Мажор авсан шүү дээ. Тийм Virtus Pro. E-спортын багууд тэгвэл хоорондоо зүгээр physically зодтолдох юм бол аль баг нь хамгийн сайн байх вэ? Astralis ч бүгд тэр өндөр том залуучд дуустай. Үгүй хоёр том нь явцсан шүү дээ. Европын. Blame үгүй Dupri чинь жижиг шүү дээ. Blame F config гэд хоёр тэр complexity дүүс хоёр бакус. За би өөрөө амар мэдгүй юм асууж байна. Нави юм болоод тренд норцсон чи. Нави тийм ба. Яг уу яг нэг simple electronic тийм. Simple Navi байхгүй шүү. Үгүй тэр Нави байж магадгүй. Тэг яг уу тэр юунууд Францын багууд л бүгдээрээ том. Vitality энэ чинь тэр нөгөө Францууд бол бас үзээтэй магадгүй. Тэг болохгүй бол бослог гаргаж шүү дээ. Нөгөө Францын тэр нөгөө нэг agriculture-ийн бослог яасан юм бол мэдхгүй нэг хотоор нь баахан трактор үгүй. Тэг нөгөө би юу шиг л санагдсан. Cars дээр баахан трактороос хэрэгждэг шүү дээ. Cars болсон юм уу? Тийм болсон. Нөгөө тэгсэн шүү дээ. Үнийн нэмсэн чинь тийм. Код тогтооч яачлаа нэг юм болсон юм аа. Тэгээд нэг юм сонсоогүй байна. Тэснээ яг тэрнийхээ хажуугаар нөгөө хүнсний аюулгүй байдал мэдлийг нэг баахан тийм нэг код мо тогтоогоод нэг болсон. Тэгсэн чинь баахан трактортай ралли хотоор нь яваад нөгөө өвс мөвсөө зам дээр хаяад баалгаж маалгаад малуудаа баас мас шидэд бослог хийхийг бол Франц л хамгийн сайн мэддэг хөт тий. Бослогоороо өсөлдөх юм бол хятад оо тийш тий. Гэтэ бослог дарах талаас тэр чинь зүгээр ингээд харин бослогын хувьд бослог хийж байгаа хүмүүсийн талаас бол хамгийн муу эфорт байгаа. Тэгвэл юу юм бэ те хамгийн олон юм төрийн эргэлт болсон газар юм байна те тэгвэл Франц шүү дээ. Францууд чинь тэгээд хичнээн ч хаана цаацлсан. Бослог амжилттай болсноороо гэх юм бол бас өөрөө байж магадгүй. Оросод ирэлээ. Оросод ч бас нэлээд сайн. Солонгос бол айгүйх бослого хийгээд амжилттай болоод шүү дээ. Тийм. Гэхдээ хятадуудын тэр 66 оны оюутны соёлын хувьсгал тийм оюутны хувьсгал бол амар л амжилттай болсон шүү дээ. Тэгээ ер нь бол тэрнээс хойш л хөгжсөн гэдэг шүү. Тэрнээс өмнө бол тэр ер нь дэлхийн хамгийн алдартай бослогуудын нэг баг тий. Тэгээд гол нь тэрнээс хойш ерөөсөө бослого болоогүй бол тэр чинь амжилттай гэж хэлэх үү? Арай амжилттай юм шүү. Дахиж бослого гарах шаардлагагүй болсон. Шаардлагагүй ч хайш. Дахиж бослого гарахааргүй болтол амар режим тогтоосон л гэсэн. Дахиж бослого гарахааргүй болтол нь шааж авсан шүү дээ. Тэгвэл сайн бослого гэвэл ямар бослого юм бэ? Тэр чинь ялсан хувьсгал нь баггүй юу? Тэгээ дараа нь бууж өгөөд солбилдсан биз дээ, тий? Тэр үе чинь бүр нөгөө нэг Эйнштейн онол монлыг эсэргүүцдэг байсан чинь оюутнууд нь бид нар юм сурмаар байна гэдэг бослого шүү дээ. Мао Зедуны гарч ирсэн юу баггүй тэр чинь. Мао Зедун төрийн эрхэнд гарч ирсэн хувьсгал баггүй. Тийм үү? Тэгээд дараад нь тэр няцлуулдаг чинь 72 он модж лөө тэрний дараах. За мэдхгүй. Тэр та сая тэр нөгөө нэг Three Body Prophecy Massacre хэлээд байгаа шүү дээ. Netflix дээр байгаа.
Тэр амар гоё кино лээ. А? Three Body Problem гэдэг. Чи нэг яриад л үү тэрийг. Тийм, тэр амар гоё кино лээ. Би тэгээд үзсэн. Тэгээд ихний 2 ангир үзлээ. Амар гоё юмсан. Чи Аркейн үз дууссан уу? Гоо, Аркейн би өнөөдөр үзье гэж бодсон юм. Балаа юм чи. My enemy гэх. Үзчихсэн. Би дуугийн зүр байг сонсож байна. Өдөр болгон сонсож. Үзчихсэн үү? Ажлын ихтэй өдрөөс юм чи. Би ингээл амар excited ингээл яаста алж гинэ малж гинэ гэл. Тэ? Гişээс чи. Тэгээ бүр яг ингээд үзчихсэн байршлаараа ингээд яг ийм байдлаар ингээд унтцсан бүр. Тэр амар сони. Би ерөөс ингээд яг ядарч байгаа мэдрэхгүй байсан шүү дээ. Тэгээ яг зүгээр ингээд blackout болчихсон шүү дээ. Тэсн одоо ярьжсэн. Одоо подкаст ингээд яриа суужсэн чи ингээд амар идэвхтэй ярьжсэн. Тэ гэсэн чи унтцсан юм. Тэр өөрөөргөө нокаут нь хийгээд. Тэгээ голдоо суулгасан гэж. Тэр бол амар гоё чадвар байхаа. Гэхдээ ер нь дуртай үедээ унтдаг юм. Харин би тийм үс атаах. Зүгээр хүн супер хүчтэй байх. Яг өөрийнхөө супер хүчээ сонг гэдэг юм бол ингээд тэгээ дуртай үедээ унтдаг гэж хэлэх юм бол ингээд тэр бол окей, that's good choice л гэж хэлмээр тийм. Тийм шүү дээ. Тийм. Би бол ингээд замд унтчихдаг хүмүүсийг амар хүндэлдэг шүү дээ. Ингээд онгоц. Тэр бол гоё шүү дээ. Машинд унтах чинь амар гоё тухтаа шүү дээ. Ингээд гоё бүүлэгтэй л тэрэндээ. Би бол шүү дээ тэр Чемка бүрий бид гурав тэр Баянгороос ирж хахад бид гурав бүр яг ингээд өөлцсөн явчихсан. Тэгт ямар зам дээр? Зүгээр хар зам уу эсвэл шорон зам уу? Зүгээр тэр бол дэс ялгаатай шүү дээ. Тэгээ асмал зам. Ингэж явал амар тийм. Хар замч биш, шорон замч биш, асмал зам. Би ерөөсөө ингээ унтаж чадахгүй амар тохгүй явсан гişээс нь би жолоо ирсэн гişaalаа. Гой нэг юм лалрын альфард нь суусан байхгүй. Тэгээд яг тэр нөө Баянгорт дээр ажиллаа дуусгачаад тэр нэг хуулийн фирмийнх нь хүмүүс бидрийг дайлцаалаад бараг нэг зургуулаа сууж ирсэн аа 3 жил вискимис гэж л уудсан байхгүй. Тэгээд нилээ уудсан, нилээ халдсан явж ирсэн аа. Ингээд Чемка энэ цуцсан, бүрийн энэ цуцсан ингээд бит хоёр Чемкаг давж баахан дота мото яриад баахан 10 жилийн зодо мото ярьжсэн чинь арих гарцсан байхгүй. Тэгэл ингээд за ер нь арих марх гараад жоохоо эвгүүт гэдэг энэ унтыдаа гэдгсэн чинь унтаж чадахгүй. Тэгээ нэг жоохон унтахчихсэн чинь тэр жолооч нь бүх цонхоо нээснэ тамигттал дуугаа чангалал. Тэр жолооч нүрээ унтах гэсэн юм шиг үү. Maybe. Тэгээд юу ч унтаж чадахгүй заяа. Тэгээ бид гурлаа унтаж чадахгүй. Гурвуулынх нь нуруу амар өвдөд. Тэг ингээд үе ийшээ харж нэг суугаал өглөө хідүүлээ суужсэн альфард нь. Гурвуулах нааг нь. Ингээд альфард нь уг 3 заяа. Гэхдээ бид 3 зүгээр амар зовсон. Тэг чи жоохон жижигхэн улаан өдрөө альфардтай. Тэгээ хоёулах нь авсан шүү дээ. Тий. Зол нэг жолооч тэгээд 60,000 найз дээр 80,000 гарах. Тэгээд хоёулах нь амар. Тэгээ шууд зүгээр амар зайтай байгаа юм чинь тэр чинь тэгээд зүгээр налаад хоёулаа ингээд бүтэн орд твсээд унтахаар барыг тийм зайтай. Би тэр Герман руу явж хахад бас альфар дээр явсан хгүй. Улаан өдрөө. Улаан өдөр дамжаад тэгэд явж исэн чинь ингээд би нэг хальт нэг унтахчихсэн ингээд харсан чинь та чинь гүйцэж төрүүлэх чад нэг машинтай бүр ингээд гшаадаг хгүй. Тэр нэг 100 муутай явж исэн баха. Тэгээд би орилсон бохоггүй. Стаг шээс. Тэгсэн чинь нөгөө бүгдээрээс ирцэн зөө. Тэгээ бүгдээрээ ингээ хараа явааш хат ингээ. Тэгээд тэр ах ингээ улаан үдийн зам амар ороод 140 мөчтэй яваад байсан та. Амар байсан. Тэгвэл тэгж гарсныхаа дараа хурдаас хараахгүй гэсэн зүгээр юм. Дефолт нь тийм юм байна те. Харин тийм. Тэгээд нөгөө нэг Need for Speed дээр ингээ уралдаа явж байгаад юм зүгээр юм замын нөгөө нэг NPC машинууд байдаг штэ. Тэдэртэй ингээ зүрхөөр near miss гэл нэг оноо гэдэг чинь яг тэгж тоглож байгаа юм шиг шат энэ. 100 оноо. Тэр гэхдээ яг ингээд нэг замын ялгааг нь шууд мэдрэгдэн шүү дээ тий. Яг хил таваал шууд амар гоё замтай болоод ингээд. Улаан үдийн зам бүр амар гоё тий. Ингээд зураас мураас нь посвортож гэрэлтдэг. Зааг маг нь харагдаад тэгээ ингээд амар nice тий. Амар тухтаа ингээд ямар ч тийм зам том байхгүй. Тэмдэг юм бүр амар ойлгомжтой амар том гэсэн юм. Тод шинээрээ тий. Посвортож мосвортоо. Яаж ингээд Монголоос бусад орно ерөөсө тоосгүй үү тий. Одоо улаан үд бол ингээд basically Монгол байгаа шүү дээ. Тэгэл даваад ингээд тоос нь айлгуулчихдаг. Харин одоо ингээд яг нөгөө нэг 90 рүү ороод тэгээ шууд кинонод чиг тэгдэг шүү дээ нөгөө нэг Мексик руу орохоор ингээд шар фильтртэй болдог гэсэн шиг шүү дээ. Монгол руу орохоор зүгээр утааны фильтртэй болоо. Саарл фильтртэй болоо. Тэгээд юуны
улаан уудын хилээр гараад Монголын хил дээр ороод ирсэн чинь шууд Монголд ирсэн мэдэгдэж шууд. Шууд үнэртэй л тий. Хин ч ачаа бараа шалгахгүй заяа. Тий чи би юу ч оруулж ирсэн болохоор заяа. Тэгээд ингээд хилийнх нь ингээд юуных нь хаалга маалга нь нугас мугас нэгдэрсэн ингэж үгцсэн. Машинтай явахаар ингээд бүр ингээд хээр ингээд ямар ч юу ч байхгүй хов хоосон ямар ч гэрэл байхгүй те ингээд хав арга те. Зам нь харагдахгүй ингээд бүр амар бүр ингээд тэрс хоёр шорон зам руу орчвол жоохон айд шүү дээ би ингээд би ер нь яг хаашаа яваад байна. Би нэг газараа тойроод байгаа юм болов уу гэж. Бараг өвчгээр санагдтэн дээ тэгээд төөрөө тэгээд хинж олохгүй тэгээд. Тийм яг тэгэл явж итэл машин нэвдрүүл тэгэл жийж. Тэгээ уцаа арсан сүлжээгүү. Сүлжээгүү. Тэгээ хажууд шаарч хоёр хамгийн амар айдаг зүйл нь бол яг тийм нөхцөл дээр ялангуяа өвөл заяа. Тэгээд хөлдөөлөхөөр тийм шүү дээ. Тийм кейсүүд тэгээд одоо ч гэсэн гардаг бах уу. Тийм тэр ер нь бол яг одоо ингээд өдөртөн жаашаа нэг 7 хоногт нэг кейс бол байгаа та бүртгэж байгаа. Харин тэгээд тэрэн дээр өөрөөсөө нэг амар одоо туршлага муршлахгүй ээж хүмүүс тэгээд гол нэ. Амар зөрөгтэй шаадیں۔ Тэгээд нэг юм тэрийг би гайхаад тийм. За аюул боллоо моллоо мэдээ гарангууд зарлаад тэгэнгүүт нэг ягаад ч юм замд гарцсан байдیں۔ Тэг хүмүүсийг нэг юм цасан шуурга боллоо гэж сая яг ч одоо гарах хэрэгтэй. Олон машин. Бүр яг голдоо гарцсан тий. 40 хэдэн машин хоорондоо хөдөөний зам дээр мөглөж. Тэрний дараа тэр хөшгтийн хөндийн зам дээр бүр ингэж бүр ингээл наалдаад гэсэн чинь нэг юм хаанаас гэлээ Афганистан биш ээ Кувейт мөвэтээс ч гэлүүдээ нэг e-спортын тэмцээнд орох гээд ч гэлүү нэг Африкт Америкч ирсэн байсан ч тэрнийх нь онгоцноос хоцорсон ингээд нэг тэр авчирсан e-спортын холбооны хүмүүс ярьж байраашаад одоо тэгээд одоо яа гэх хүмүүгөө гэсэн зогсож байдаг шат. Тэгээд дараагийнхаа тэмцээнд манай тамирч ямар ч хоцорчлоо гэж шахаад. Зүгээр уралдаад байт юм аа шин тэг хин хамгийн том хин хамгийн ингээд сүртэй ослыг хийж байгаа. Сая өнөөдөр энэ юуны маршлын тэнцээ их тэнгэрийн тэнцээ юуны уулын зам дээр нэг портер нэг юутай G класстай мөнгөлдсөн. G нь бол G классын зүгээр харагдчихж байгаа. Портерийнх нь ингээд уртл нь байхгүй болцсон. Тэгснэ ингээд цонх нь ингээд наашаага ингээд гараад ирсэн. Тэр цонх нь наашаага гарч хүн дотроос нүсэрсэн. Хүн дотроос нүсэрсэн л харагдчихлаа. Би амар гоё ч гэжтэй. Бас гоё сонирхолтой ослоод харсан. Ямар ч нэг осол нь болохоор яг нэг юм нөгөө дэлгүүрүүдийн хүргэлтээ нэг ачааны машин мэдтэй жижиг. Тэр ингээд прүстэй мөргөлтөд тэр нэгээд хажуушаа ингээд өнгөрөөд унтсан байсан. Тэгээ бас нэг осол болохоор ингээд юуны нөгөө төмөр замын гармын яг тэрүүгээр ингээд богоо ингээд ухарж исэн амар сонир амар удаанаар ингээд явж исэн. Тэсэн чи тэр ингээд гэрэл нэгээд асаал байгаа байхгүй. Тэгээ машинууд ингээд яваалгаа. Тэг яг нэг машин нэг ачааны машин бензиний машин баха. Тэр ингээд шууд тэр богооныг явж явах үеэр яг зөрөөл гарсан чинь тэр арталтаа нийлээд тэгээ шууд ингээд цоороод тэр онголцсон байл. Шинзэн гоочсон юм уу тэгээд. Хоосон байсан байна. Гоочсон дэлгүүтэй. Тэгээ очаасаа яг тий юм дэлбэрэлт ямар нэг болоогүй. Амар муу дэлбэрэлт нь байгаагүй. Тийм гайг бах. Тэг газ бол тэгэл сая тэр бензин одоо тэгээ асгарахаар тэгээд юу штэ бас бензинийг чи шууд ингээд гал асаагаад тэг шатдаг юм л л та. Гэхдээ бензин гол нь зүгээр яах вэ? Porsche тийм. Porsche-г цоорцсон байгаад тэгээд нэлээд удасны дараа асгарах юм бол одоо галан дамжаараа Porsche руу орно шүү дээ. Тэгэнгүүт тэнцээ битүү орчин үүсвэл дэлбэрэх баг. Зарим төлс мөлч чинь болохоор ингээд юу яд юм бэл шүү дээ. Хитрхи амир дэнс болохоор ч юм уу. Заавал нөгөө шүрсчээж галасдаг. Тэгэхгүй бол ерөөсөө хасдаггүй. Ерөөсөн джет энжинийх бол тэгдэг гэж сонссон. Шүрчиж гэж үс. Багаар ингээд цацруулж ижөө. Тий. Ясахын тулд тэгэхгүй бол зүгээр шингэнээрээ бол галаар ч хасдаггүй. Flammable биш. Эсвэл зүгээр ингээд одоо ингээд нарийн тийм одоо ингээд сар дөрөв бензин байлаа гэж гал тавингууд зөвхөн дээдл идэн л шатна гэдэг ч юм уу. Тийм баха. Тийм. Би бас тэрийг сайн. Газ ч юм болохоор бүр юм хамгийн амар юм байл шүү дээ. Угаасаа галын одоо унтрах боломжгүй ингээд хүлээдэг гэж хэлж шүү дээ. Газын гал үү тийм. Тэр нөгөө нэг юу агааргүй болохоор invisible flame гээд ямар яасан ямар этан олч үлээд нэг юм. Юу байгаад ингээд этанол гэдэг чинь архины ямар гэрэлтэл харагддаг гэлээ. Зүгээр ингээд шатж байгаа нь мэдэгддэггүй гэж шахаад. Тэгээд нэг тийм кинон дээр бас нэг тийм хэсгүүд энэ гал унтрагчнаар ирснээр нэг хүн ингээд зүгээр гүүгээд идэх байхгүй. Гэл шатаад гүүгээд байгаа байхгүй. Тэгээд the fuck гэдгсэн чинь ингээд тэр нэг капитан ч үлээ нэг эмхтэй байж байсан.
oh shit гэсэн гэрлийн асаа гингүүтэй нэг юм Тэр black light might асаад тэр гол нь ингээд тэгэж гүйж яхад шүү дээ. Нэгт ингээд халуун агаарын ингээд нэг тэр дүрлцэх юм харагдаж шүү дээ. Хоёрт болохоор хүн шатахаар чи утаа гардгүй юм. Яг шатна гэдэг шатаад утаа гарна гэдэг чинь ер нь тийм том гал малтай. Тийм хэцүү баха. Юу л бах та. Юу шатхаас хамаарна шүү. Тэгээд тэр чинь бас чи хувцсан ус чи айрс чи шатаад эхлэхээр утаа гарна шүү дээ. Тэр чи юм төлөгдөж байгаа юм чи. Чи гал аваад тэртээ. За чам дээр туршаад үзье. Тэгье. За. Ойд. Тэгэд галч амар шүү гэсэн. Би бол галнаас айдаг. Гэхдээ би галын ингээд шатж байгаа юм харах амар дуртай шүү. Түүдэг гал. тэр этанол гэж нэг архины спирт дээр амар байл. Арх ч гэсэн шатгаараа нэгт гэж гал мал гардаг. Тэгээд тэр гэрлийн асаасан чинь яг этанол чинь хөхтөл гаргадаг шүү дээ. Яг тийм хөхтөл гаргадаг шүү. Нүүр шатахаараа бол цагаан болт юм лээ. Цахилгаанаас үүдэлтэй галыг унтраах арга нь бас өөр л үт юм байна. Тэр нөгөө засаж болдгоо. Хөөсөр тэр энэ гал унтрагчийн хөөс мөсөр л. Хөөс эсвэл нөгөө нэг юу хөөс яад юм бэ? Ямар ч гэсэн юу бол амар эффектив гэсэн. Тоос шиг юм ингээд яадаг галын хорнууд үүдэх шүү дээ. Гэтэ галыг бол хоо шиг юмнууд цацдаг тийм. Бас яг ингээд тий яг хүсээгүй үед ингээд гал амар гардаг шүү дээ. Тэгээ хүсэж байгаа үед гал гарах амар хэцүү байд юм билээ. Гэж ойлгосон. Нэг юм ингээ амралт гэр мэр дээр би яг юм бүтэн нойлын цаас ашиглаад заяа. Бүтэн нойлын цаас ашиглаад би ингээд нөгөө нойлын цаасаараа ингээд нөгөө гал малаа яга. Паяал нэг нөгөө хошоо мошоо байхгүй. Тэгэл ингэжсэн аа. За миний гал асаах ч гэжтэйгээд нойлын цаас дуусаа сүүлийнх нь ингээд нэг цог руу шитсэн чинь шитэд 100 хаацсан байхгүй. Тэгс чи гэстэй хасчихсан. Тэр бид тэр 100 л агстай байсан шиг л тэр агаар магаарны хөдөлгөөн. Тэр механик л ажиллуулаагүй юм шиг байна. Амар тэрэг шээс. Дөө ёо битхуруу бас нэг гал асаах гэдэг. Паялтаа насаараа паялтч ёо. Тэгээд ингээд нүүрсээ асаах гэж цаг суусан заяа. Нүүрсийг үү? Тий. Тэгдэггүй штэ. Эхлээд модоо асаагаад модныхон дээр мод байхгүйсэн. Байхгүйсэн маа. Тэгээд нөгөө нэг газар нөгөө нэг шууд нэг галаараа асаад штэ тий. Тэгээд асаасан байхгүй юу? Тэгээ ингээд цаг ингээд тэр чинь нүүрсээ ингээд газтаад ингээд асааж байгаа байхгүй. Тэгээ ингээд асаачаад ингээ асж байгаа яг гайгүй ингээд халуун төөнж байгаа. Тэгээ ингээ асаачаад тэн дээр ингээ зайц тавиад ингээ шарж байгаа байхгүй. Тэгээ зайцаа ингээ зүгээр ийм нарийнхаа зайц байгаа байхгүй. Тэр зайцаа ингээ бүтэн цаг ингээ тавьснаа ингээ барьж утсан чи бүлээн байсан. Тэгээ бүлээнээр ээжлгоор өгдөг чи. Тий, шорлогийг бол ямар ч байсан тэр нүүрсний амар шатцсан байгаа нүүрс байгаа шүү дээ. Тэр нүүрсэн дээр нүүрс ч угаасаа ингээ ийм дөлмөл гарч чадахгүй шүү дээ. Тэнгүүд амар шатцсан байгаа нүүрснийхаа цогон дээр л болгох юм бэл. Тэрнээс ингээд одоо мод тавиад ингээд гал гарч байгаа дээр нь ингэчих юм бол шууд зүгээр шат түлэгдчихдэг л. Тэгээ гадна тал нь ингээд болсон дотор тал нь болохгүй байж байгаа. Шорлогийн. Тэгээд яг өөрийнхөө яг грил дээрээ те яг зөв модны нүүрсээ ашиглаад тэгээд яг шорлогоо ингээд одоо хэдэн удаа хийж давтаж үзчихээж яг сайн шорлог хийхгүй бол хүмүүс ингээд амар олон хүмүүс ана шорлог дээр фейлдсэн амархан гэж боддtiin тий. Тэгээ яг ингээл амархан штэ ингээл хийгээл хийж чинь нүүрсээ хийгээл хийж чинь гээл. Тэгээд нэг удаа би бас нэг хамаатны дэнд очисон чинь бүр юу лээ нэг бач шорлогийн дуусах гэж баг 3 цаг хүлээ гэж зөө. Тэгээд тэрийгээ эцчихэд дахиад 2 дахь байч үлээхийн орон заа явцгаа гэд бүр диско явсан шүү дээ. Тийм би бол миний амьдралдаа идчихсэн хамгийн гоё шорлог би Баян онгорт идчихсэн. Би Баян онгорт шаргал биш үү лээ. Шаргалжуут төлөө. Тийм аршаа сувлэлд амарч ирсэн байхгүй. Тэгсэн чинь нэг ах ингээд зүгээр зараагүй заяа. Зүгээр ингээд өөрөө хийжсэн аа л. Тийм. Хийжсэн аа. Ингээ хүмүүст идүүлж шахсан. Тэр ах бол угаасаа бүр яг шорлогны бүр яг баг флекст гэж авчихсан тийм ах үс. Тэгээд тэрүүгээрээ хүүхэн ярих гэдэг юм аа. Амар лаг шорлог гэдэг юм шүү дээ. Шорлогсаа айдаг хүмүүс бас байна. Чиний грилэн дээр нэг 2 удаа практис хийчих юм бол гайгүй шорлогчин болчих واخа. Монголын гавьяат шорлогчин. Тийм энэ гадаа мата шорлог шахах юм зүгээр шүү дээ. Харин ярил л шүү дээ. Зүгээр грилэд. Манай гэхдээ Ярамгийн хотхон байгаа. Хоёр хойлоо очиж байсан шүү дээ. Тинчээ яа ингээд зүлгэмүүлгэн дээр тэгэхэд бүр амар юм гоё environment санагдаад байдаг ш надаа ингээд. Танаа хотхон уу? Тийм. Танаа хотхон чинь байд юм уу? Зүлэг үү? Би танаа хотхон дээрээс өглөө очиж байгаа болохоор тойроод ингээд зүгээр байрнуудынхаа тэр хажуудлынх нь зүгээр юм уу хамаагүй дээр garden city дээр л. Тэгээд тэнцээ чи хэн байгаа? Хиний ээж их байгаа.
Тэгээд зүгээр манайх гол нэг юм жоохон isolated штэ. Замаасаа жоохон хол. Аха. Тэгэнгүүт яг тэр environment амар. Энэ чимээ солдож чинь тий. Тэр юу бас амар таг юм бэл шүү дээ. Bella Vista-гийн. Өө энэ нэр big саяхан таг гэдэг үг сурсан шүү дээ. Мэдж байгаа. Зөндөө. Чи даа гэсэн юм уу? Таг гэдэг чи яг юу гэсэн үг лээ дахин асуугаад тэгээд үгүй одоо наа чи ингээд муугаар хэлж байгаа юм уу сайнаар хэлж байгаа юм уу гэдгийг нь ерөөсөө ялгахдаггүй гадсан юм. Одоо чи ингээд нэг хүнийг наа чи амар илэн ш тэгэхээр чи чамаа ингээд таг гэж хэлж байвал ингээд амар мангар мал байлэг ч юм уу те эсвэл ингээд амар инэттэй гар байлаа гэж хэлж байгаа нь аль нь хэлж байгаа гэдгийг нь ерөөсөө мэддэггүй гадсан байхгүй яг аль нь ч apply болоод байгаа байхгүй гол нь. Тэрэн дээр яг чиний автистик гэдэг чинь тодорхойлж. Тийм яг ч юм уу бол чи амар таг писта гэвэл яг ингээд тэгээ нэг тэнэг балаа гэж байгаа байхгүй. Бэг амар таг штэ гэдэг нэг тийм хөөрхөн юм шиг болчихж байгаа байхгүй. Тэр хоёр талаараа apply хийж болдог гэж хэлээд байгаа юм. Тийм одоо тэгэл найзууд чи ингээд одоо ингээд найзууд чи ингээд this motherfucker гэж ярихаар чи ингээд нэг тийм муулаад байгаа юм биш штэ. Тэгээд my dog гэхэд чи ингээд my dog л угаастай тэнгууд you fucking dog. Тэгээд би ингээд од Тэгсэн байхгүй бас ингээд CU-д ажиллаж эхэлсэн ямар байна гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь наа чинь ядарч тагшааж идэв. Sex гэж авд юм байна. Тэгээд би энэс сонсоод за би зүгээр ингэж ийм үг сурч ирснаас би та зүгээр хөгшин гэдгээрээ дуудуулаа байж исэн дээр юм байна гэж бодчихсон. Автистик ч юм уу тэгээд тэр ингээд юм миний тэр хэлдэг чинь болохоор тийм сленг биш байхгүй юу? Зүгээр л би ингээ өөрийнхөө ингээд юуг илэрхийлж байгаа байхгүй юу? Тэ юу сленгэр. Тэгээд сленг биш байхгүй юу? Чи яг секс дуртай юм уу? Секс юу гоё юм уу? Секс яг мох вэ? Мэдгүй би хийж үзэг болох юм. Магадгүй. Ер нь бол дэжгүй. Эрэгтэй хүнтэй секс үү? Чи тэрийг дэжгүй гэж бодчих л дэжгүй баха. Харин чи тэгж хэлээгүй юм. Юу гэдэг. Таг гоё став. Тий. Одоо саяных яаж хоёр анал хийжсэн үү? Юу. Зүгээр хариулаач. Анал хийжсэн үү? Гүү. За би ингээд яг энэ дээр нэг амар гоё бэк хийсэн үгээр хариулъя. Хийсэн бол юу гэж хийгээгүй юу гэж. Чи бид бол хариултав ч мэдчихэж байгаа шүү дээ. Хоёулаа дээр. Гүүштэй. Чи хөөе. Чи нэг улс төр дэвших гээд байгаа чи шүү зөө. Хийжсэн мэт би хэлээч. Хийсэн бол юу гэж вэ? Хийгээгүй бол юу гэж би бол хийж байгаагүй. За би чам хийжээ. Чи хийжсэн мэт. Харин хийсэн тийм үгээд байгаа. Дүндэл never have I ever тоглож ирсэн шүү. За тэгээд би биш үү? Бэг асуугаад байна шүү. Чи хийжсэн үү? Гэхдээ харин хийсэн бол юу гэж хийгээгүй л. Тэгвэл тэгээд тийм зүгээр чи хэлэлтэй үгүй мүү тийм үгүй мүү. Чи заавал манда. Харин тэгээд харин за хийжсэн гэдэг нэг хариулаад хийж байгаагүй нэг хариултаа. За тийм үгүй надад хэлээч. Биш I plead the fifth. За чи хийсэн юм биш үү? Харин хийсэн бол юу гэж вэ? За хийсэн л юм биш үү? Юу гэж вэ? Хийсэн гинэ. За зүгээр хоёр анал хийгээл үтсэн бол gay sex хийж үтсэн л гэсэн үг шүү дээ. Чи ерөөс нүхэндээ биш шүү дээ. Чи эмэгтэйчүүдийг нөхөх гэж бодд юм уу? Чи эмэгтэйчүүд чамд зүгээр л нөхүү. One part of the sex. Гэхдээ одоо юм баггүй. Одоо чи сайн хэлэхэд тэгээд одоо үнсэлцэхэр чинь бас тэгэл бас эрэгтэй үнсэх эмэгтэй үнсэх ямар ялгаа. Тэгвэл адилхан уруул байгаа шүү дээ. Чи яг тийм л юм байна. Харин шүү дээ. Адилхан шүү дээ. Адилхан л уруул шүү дээ. Зүгээр нөгөө чи ингээд зүгээр өнөртөө бас түрхээд ингээд нүдэ ханаад чи эрэгтэй үнсэх юм бол чи мэдгүй шүү дээ. Эрэгтэй хүн байгаад. Тэгээ ягаад тэр ялгаж gay sex гэдэг. Ягаад that's gay sex юм? Зүгээр gay sex ямар байдгийг зүгээр мэдгүй гэж байгаа хооронд чи мэдэж болохоор л байхгүй. Биш яг gay sex хийжсэн юм уу? Gay sex-ийг мэдэж үзсэн хийжсэн юм уу? Хийжсэн. Өвдсөн үү? Энэ бүр амар гинт явчихсан амар гоё улс төр политик ингээд нийгэм соёл ярьж байсан. Улс төр яриаггүй. Улс төр ярьсан бослог. Тийм. За. Энэ бэг шүү. Энэ ерөөсөө бэг. Яац юм бэ? Хэзээ чи ийм сэдвийг чи ихэлдэг шүү дээ. Тэгэл одоо ихэлчлээ. Ер нь тэгээд gay sex дурдж эхэлсэн юм чи штэ. Яахлаар би үгүй. Хөөе. Тэгвэл би тэрнийх чи гайхаад яагаад gay sex гэж. Юу ч юм яагаад гэж.
Why not? Эрэгтэй хүмүүс хийдэг болохоор гэж юу? Яг адилхан нөхрүүл хийж байгаа л гэдэг. Харин тий та нар Бекийн хувьд бол зүгээр л секс партнер нь бол нөхөл юм байна. Тийм туршилт харж байгаагүй гэхдээ ингээд одоо нүдийн анцнаа нүдийн ингээ боосноо яг эрэгтэй хүнтэй үнсэлцүүлсэн чинь ингээд тэр эрэгтэй хүнтэй үнсэлж байгааг мдээгүй нэг тийм пранкуд яваад байдаг шүү дээ. Гэтэ яг хоо бас нэг ийм вершн үүдий. Наад чинь бол abuse биш. Бас нэг ийм вершн үүдий. Эмэгтэй хүнтэй үнсэлцүүлснэ. Зүгээр яг болтыг нь авснаа эрэгтэй хүн байж идэх байхгүй юу. Тэгэл нөгөөх нь амар уурлал рейжлэл. Гэтэ нэг пранк дээр болохоор ингээд бүр эрэгтэй хүнтэй жигнэсээ үнсэлцүүлчихдэг бүр. Тэгээ тэрийг мэддэггүй байхгүй нөгөө нэг гол нь. Тэгээ энийг аяар мэдхээргүй байхаа л гэж би хэлээд байгаа байхгүй юу. Та нар эрэгтэй хүнтэй чи ихтэй яг мэдэж хийсэн юм сте. Та нар эрэгтэй хүнтэй үнсэлж л байсан юм сте. Үнсэлцэн зөө сайш юм бэ. Үнсэлцэн гэдэг чинь бүр яг ингээд те ингээд юм харилцсан юм болоод шүү дээ. За дуусгая. Харин би амар тохгүй болчихлоо. Тэв. Чам тохгүй байсан юм уу гэж. Өвдсөн юм уу гэж. Та юунаас ичээд байгаа юм бэ? Зүгээр шүү дээ. Нөрч юм оруулаад. Үгүй харин гол нь мэдгүй чаваас юм гарахаар бүр яг гээд яар. За баяртай. Тэгээд баяртай. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Уг нь бол яах юм байсан яах. I felt дараа чи подкаст тэгэл үргэлжлэн шүү дээ. I felt abused. Send help. Did it hurt? Очи abuse төлөд хийж үтсэн юм шиг.